гэрээ та бүхэн дотоод зэргийн байгууллагаас өнгөрсөн 7 зохион байгуулсан онцлог ажлын мэдээг хүргэе. Дотоодын цэргийн штабын дарга бригадийн генерал Чингис Америкийн нэгдсэн улсын агаарын хүчний мөрдөө шалгах тусгай ажиллагааны командлагч бригадийн генерал Терри Буллард тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар дотоодын цэргийн байгууллагын офицер ахлагч бүрэлдэхүүнийг дулааны улирлын дөрөв төвцөнд шилжүүлж штаб анги тусгай салбарын албаагчдын албаны дөрөв төвцөс бичиг баримтад үзлэг явуулж цэргийн нийтлэг дүрмүүд чагсаалын дүрмийн дагуу төрийн далбаа мандуулах цэргийн тангараг давтах нэгдсэн ажиллагааг зохион байгууллаа. Дотоодын цэргийн тэг 5 дугаар ангиас хүндлэл, итгэлцэл, инээмсэглэл аяныг 2023 оны 4-р сарын 3-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулахаар эхлүүллээ. Сэтгэл зүйч шин долгорыг өрж харилцаа хандлага, хүндлэл, итгэлцэл, инээмсэглэл, сэдвт сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 805 дугаар ангиас Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн хэлтстэй хамтран Happy Family гэр бүлийн өдрөлгийг зохион байгуулж албаагчд болон тэдний гэр бүлд Майн сэтгэл судлалын төвийн багш Батбаяр сэтгэл зүйн ялгаатай байдал хосын харилцаанд сэдвт сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас албаны сургалт бэлтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголт, үзэл баримтлал, албаагчийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх илтгэх урлаг, дотоодын цэргийн албаагчдаас цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлд ажиллах, гардан тулааны анхан шатны дасгалууд сэдвээр онол дадлагын сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн Багнуур дүүргийн 823 дугаар тусгай салбараас дүүргийн оюуны эрен цогцлбор сургуулийн ахлах ангийн сурагчдад дотоодын цэргийн түүхэн замнал эх орон чөлслийг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн Орхон аймгийн 816 дугаар тусгай салбараас албаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Эрдэнэт медикал эмнэлэгтэй хамтран албаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Мөн салбараас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрийн ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр онцгой байдлын 58 дугаар ангитай хамтран гал унтраах багаж хэрэгсэлтэй харьцах болзошгүй аюулаас өрсөн сэргийлэх чиглэлээр дадлаг сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн Дорнод аймгийн 826 дугаар тусгай салбараас хорт сурчлаас татгалзах дөрвөн ажиллагааг хэвшүүллийн нөлөөллийн аяныг зохион байгууллаа. Мөн салбараас аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд эрүүл мэндийн өөрчлөсөн үзлэгт албаагчдыг хамрууллаа. Дотоодын цэргийн Орхон аймгийн 816, Дархуул аймгийн 822 дугаар тусгай салбаруудаас албаагчдын сэтгэл зүйн доктортой байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн сэтгэл зүйчдийг урьж бие хүний хоорондын харилцаа ба ёс зүй, ажлаас шалтгааллах сэтгэл зүйн өөрчлөлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн Өмнө Говь аймгийн 827 дугаар тусгай салбараас аймгийн гүний ус буцаад компани ундны их үүсвэрийн ойр орчмын хог хаягдалт, малын сэг зэмийг цэвэрлж нэгдсэн цэгт зөөвөрлөн хүргэх ажлыг зохион байгууллаа. Та бүхэнд дотоод зэргийн байгууллагаас зохион байгуулсан онцлог ажлын мэдээг хүргэлээ. Бидэнд хамт байсанд баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.